одоо ямар зүйл дутаж байна вэ? Тэр missing link гэж хэлээд байгаа тэр зүйлийг би хувьдаа одоо хөгжил дутаж байгаа зүйл, хөгжилд хүргэж магадгүй зүйл. Энэ хөгжлийн одоо хөгжилд хүргэх гинж нэг бол одоо Монголын хувьд бол өнөөдрийн байдлаар хөгжлөөс гээгдсэн байгаа гинж гэж ингэж ойлгож байгаа. Тэгээ би энэ ярианд орохын өмнө бас зарим бүс нутагт одоо бүс нутаг улс орнууд хөгжихдээ ямар хэлбэрээр хөгжиж байсан бэ гэдэг талаар зарим нэг одоо санааг дурдъя гэж ингэж бодож байна. 200-аад жилийн өмнө хөгжлийн тухай ойлголт бол ер нь улс орнууд одоо тэр нь хөгжилтөө аль эсвэл хөгжил буурай гэсэн ийм ойлголт 200-аад жилийн өмнө бараг байгаагүй. Ер нь ихэнх улс орнууд ойролцоо хөгжилтэй байсан гэж ингэж хэлж болохоор байгаа. Тэгээд энэ хөгжлийн тухай ойлголт бие биенээсээ хөгжлөөр тасарсан ядуу буурай гэж нэрлэгддэг хөгжиж байгаа гэдэг энэ ойлголт бол нэлээд шинэ ойлголт юм аа. Хүн төрөлхтний төвхтэй харьцуулах юм бол. Тэгэхээр та бид нар бүгдээрээ мэднэ Европ твд одоо газар тариалан эрхэлсэн загас жарааха одоо эргүүлсэн тийм үйлдвэрлэлийн тийм одоо амьдралын хэм маяг нэг хэсэгтээ байсан түүнийг өөрчлөхөд Европ твийн улс орнууд хүчирхэг бомбтыг байгуулж өөрийнхөө үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг бусад улс орн, бусад бүс нутгууд руу аваачиж өгөх, бусад газрын үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг өөрлөгөө авчрахын боломж нээгдснээр Европын улс орнуудын хөгжилд одоо тэр бомбтын нөлөө, бомбт байгуулагдсны нөлөө бол их нөлөөлсөн гэж ингэж судлаачид үздэг. За бид нар бүгдээрээ мэднэ Япон орны тухай. Ер нь Япон орн газар тариалан эрхэлсэн, гар урлал эрхэлсэн энэ одоо үйлдвэрлэлийнхаа салбарыг үндэсний үйлдвэрлэл гэж нэрлэдэг. Үүгээрээр нь явах байх гэсэн ийм ойлголттой нэг хэсэг явсан ийм орн. Тэгээ 20 дугаар зууны эхээр энэ бодлогоо өөрчилж радиотехник, машин үйлдвэрлэл, электроникийн чиглэл рүү энэ бодлогоо өөрчилснөөр ямар хурдтай хөгжсөнийг та бүхэн бүгдээрээ мэдж байгаа. Та бидний хөрш Хятад байна. Хятад улс 1970-аад он хүртэл социализмын замнаж одоо бусад бидний одоо явж байсан улс орнуудтай адилхан чиг баримжаад хөгжлөөр явж байсан. Тэгээд тэр үед одоо Хятадын бас алдартай удирдагчдын нэг Дэн Сяопин гэдэг хүний одоо гол дэвшүүлсэн санаагаар бид социализмыг байгуулна, гэхдээ бид Хятадын онцлогтой социализм байгуулна гэж өөрийнхөө бодлогыг бол өөрчилсөн байдаг. Ингэж эдийн засгаа либералчилж чөлөөт бүсүүдийг нээж одоо хурдтай хөгжснөөр өнөөдөр Хятад гэдэг орн бол дэлхийн өргөн хэрэглээний барааг үйлдвэрлэгч гол одоо тийм улс гүрэн болж хувирчээ. Бид бүгдээрээ хөгжлийн тухай ярихдаа бас Америкээс ич татах дуртай. Ер нь энэ улс орныг Америкийг хөгжүүлэхэд миний ажигласнаар бол тэр улс оронд очиж сайхан амьдралыг бий болгоё. Эрх чөлөөтэй амьдрыг гэсэн энэ одоо ойлголт, энэ чин ирмэлзэлээ биелүүлэх гэсэн тэр хүмүүсийн хүсэл мөрөөдөл хэрхэн хэрэгжиж чадсныг би хувьдаа тэнд очиод харж исэн. Одоо 1600-аад оны эхээр Англиас анхны одоо пилгримүүд гэж одоо тэр ламнар тэнд одоо хавчигдсан ламнар 170-аад хүн тав хүн бүгдээрээ мэдэх байх Mayflower гэж 5 сарын цэцэг гэдэг онгоцоор гарч одоо Массачусетсын ирэг дээр ирэхдээ ойролцоогоор 70-аад хүн замдаа нас барж ирж исэн. Тэгээд тэнд бас хүнд өвөл болж өвчин зовлон гарч индиануудтай одоо тулалдаж бас тал хувь нь одоо нас барсан байдаг. Тэр хүмүүс тэнд одоо жижигхэн суурин байгуулж тэр улс орныг өөдөн татахын төлөө өөрсдийнхөө амьдралыг сайхан амьдрахын төлөө амьдралаа эхэлсэн. Араараас нь мянгаараа саяараа хүмүүс ирж энэ орныг босгохын төлөө зүтгэсэн байдаг. Тэгээд би зүгээр нэг зүйлийг ажиглаж исэн 2001 оны 9 сарын 11-ний үйл явдал болоход тухайн ард түмэн аливаа хөгжлөө, аливаа одоо улс гүрнээ хөгжлөө ядарч байгуулсан юмдаа хүмүүс, зовж байгуулсан юмдаа хүмүүс их хайртай байдаг юм байна гэдгийг би тэндээс олж харж исэн. Тэр 9 сарын 11-ний үйл явдлын дараагаар тэр Америкчууд яаж нэгдэж одоо тэр терроризмын эсрэг тэр тэмцэлд яаж одоо хамтарч байсныг нь би өөрийнхөө нүдээр харж байсан юм аа. Бид нар бүгдээрээ мэднэ Сингапур гэж жижигхэн арлын юм улс байдаг. 30-аад жилийн өмнө шүү дээ. Ер нь ямар азгүй хүмүүс энэ арал дээр амьдардаг юм бэ гэж хэлмээр, тэгэж хармаар тийм сул дорой хөгжилтэй ийм бүс нутаг байсан. Тэгээд энэ бүс нутгийнхаа онцлогийг
ойлгож мэдсэн удирдагчид та бид нар бүгдийн нэрийг мэднэ Ликван юу? Тэр хүмүүс гарч ирж үнэхээр бид нар чинь чухал байршилтай байгаа юм байна. Ерөөсөө энэ арлыгаа бид нар одоо гайлын татваргүй, тарифгүй бүс болгоод зарлая. Энэ өөрийнхөө одоо газар зүйн байршлыг ашиглая гэж ингэж эхэлж одоо эдийн засгийн өөдөн татах тэр байршлыг ашиглаж хөгжих эхний санаануудыг хэрэгжүүлэх ийм ажлыг хэрэгжүүлсэн. Өнөөдөр Сингапурыг ямар ч их дээд сургуулийн профессорууд, ямар ч судлаачид дэлхийд одоо үнэхээр үлгэр жишээ болох уус тийм хөгжлийн загвар гэж дурддаг. Би тэнд очиод харж байхад үнэхээр тийм гэдгийг өөрийн нүдээр харсалд. Энэ бүхнээс дүгнэлт хийж үзэх юм бол хөгжлийн нэгдмэл загвар алга байна. Улс орон бүхэн өөр өөрийнхөө сонгосон замаар хөгжсөн байна. Гэхдээ уламжилт бус аргуудыг олонтоо хэрэгэлсэн байдгийн байна. Хөгжлийн төлөө зоригтой алхам хийх, эрсдэл хийхээс айхгүйгээр тийм алхмуудыг хийжээ гэж ингэж харагдаж ирсэн. Өөр нэг хөгжилд нөлөөлдөг хүчин зүйл бол мэдээж шинжлэх ухааны томоохон нээлтүүд. 18 дугаар зууны эхээр сахилгаан мотор нээгдсэн явдал, мөн 18 дугаар зууны эхээр анхны одоо уурын хөдөлгүүр гарч ирсэн. 19-р зуун одоо 20 дугаар зууны эхээр атомын эрчим хүч нээгдэж хүн төрөлхтөн одоо амьдралдаа хэрэглэх болсноор энэ одоо шинжлэх ухааны нээлтүүд хэрхэн хүн төрөлхтний түүхэнд нөлөөлснийг та бид нар бүгдээрээ сайн мэднэ. Үүнээс гадна цаг хугацааны фактор бол хөгжилд их чухал байдаг юм байна. Би энд нэг жижигхэн жишээ хэлье. 1900-аад оны эхээр анх радио бий болж 50 сая хүнд хүрэхийн тулд 38 жил зарцуулж исэн байх юм. Телевиз 1950-ад оны эхээр бий болж мөн 50 сая хүн үздэг болохын тулд ойролцоогоор 8 жил зарцуулсан байна. Гэтэл өнөөдөр интернет 50 сая хүнд хүрдэг болохын тулд 4 сар зарцуулж байна. Энэ бол миний бодлоор хэр зэрэг энэ одоо цаг хугацаа энэ шинэ нээлтүүд шинээр бий болж байгаа технологийн дэвшил гэдэг энэ улс орнуудын хөгжилд хэр одоо хүчтэй нөлөөлж байгааг энэ жишээнээс харж болох байхаа гэж бодож байна. Өөр нэг зүйл бол өөрчлөлт гэж хэлснээс ер нь өөрчлөлт бол хөгжлийн бас аран шин болж хувирчээ. 100-аад жилийн өмнө дэлхийд дээр байсан 50 том бизнес одоо дэлхийд хамгийн томд орж исэн 50 том бизнесийн нэг нь ч өнөөдөр томд ордог одоо тэр 50 бизнесийн нэгэнд орохгүй байна. Ер нь нэг ийм үг байдаг л да. Ирэх сард хоолтой бай гэвэл бизнесийнхаа арга барилыг өөрчил. Ирэх жил орлоготой бай гэвэл бизнесээ өөрчил гэж. Тэгэхээр үнэхээр жилийн дотор бизнесээ өөрчлөхгүй, сарын дотор бизнес хийж байгаа арга барилаа өөрчлөхгүй бол энэ одоо хурдтай хөгжиж байгаа энэ хөгжил, энэ одоо өрсөлдөөн дунд бол цаашаа хөгжих гэдэг бол хэцүү байх нэ гэдгийг эндээс олж харж болох юм аа. Ингээд миний саяын дурдсан олон зүйлүүд, дээр хэлсэн зүйлүүд аль нь ч гэсэн одоо ганцаараа хөгжилд хүргэх тийм одоо хүчин зүйл болж чадахгүй гэж би хувьдаа боддог. Хөгжлийн тухай энэ одоо хөгжил дутагдж байгаа энэ зүйлийг эрэхтэй ирж олох гэж одоо хаана юу дутагдж байна вэ гэдэг дээр ирж олох гэж нэлээд оролдлогуудыг хийсэн. Хувьдаа одоо өнөөдөр ярих гэж байгаа энэ зүйлийг бол ямар нэг их сургууль юм уу ямар нэг газраас би хувьдаа суралцаагүй. Зүгээр өөрийнхөө одоо явж ирсэн энэ амьдралын замнал гэдэг юм уу да энэ одоо нийгэмд оролцож байсан энэ бүхнээсээ миний л одоо орж явсан энэ бүхнээс нэг олж мэдсэн нэг зүйл бол энэ хөгжилд шаардлагатай байгаа тэр зүйлийг мэдээж төрийн бодлого, төрийн үүрэг оролцооноос бид нар олж харах нь их чухал юм байна гэж ингэж ойлгосон юм аа. Та өрсөлдөгч Монгол Ардын хувьсгалт намын талаар юу бодож байна вэ? Энэ бодлогыг юу гэж үзэж байна вэ гэсэн ийм асуулт надад сая гадаа өгсөн. Тэгэхээр нэг зүйлийг л энэ дээр хэлмээр байна. Би хувьдаа нэг ийм зүйл боддог. Жишээлбэл эвслийн хувьд манай намын хувьд Монгол Ардын хувьсгалт нам бол бидний өрсөлдөгч биш юм аа.
Ер нь бол бидний өрсөлдөгч аль нэг нам биш, аль нэг хүн биш юм. Бидний өрсөлдөгч бол миний бодлоор Монголд тулгарч байгаа хүндрэл бэрхшээл. Бидний өрсөлдөгч бол миний бодлоор Монголд шийдвэрлэх шаардлагатай байгаа олон асуудлууд. Бидний өрсөлдөгч бол өнөөдөр Монгол орныг ядуу буурай орн гэж ингэж хэлүүлж байгаа энэ нөхцөл байдал. Тэгээ бидний өрсөлдөгч бол хүнд суртал. Одоо бидэнд саадуулж байгаа тэр бүхэн бол бидний өрсөлдөгч гэж бодож байна. Тэгээ тэр өрсөлдөгчөө бид ялахын тулд тэр өрсөлдөгчөөс илүү гарч улс орноо хөгжүүлэхийн тулд мэдээж намууд хамтарч ажиллахын шаардлагатай болж байгаа. Тэгэд ийм байдлаар харах юм бол бид нар бие бинийгээ өрсөлдөгч, бие бинийгээ одоо их тийм эвгүй хандлагаар харахаа болох юм бол бид нар асуудлыг шийдэх гэж байгаа асуудлаа харин өрсөлдөгч гэж үзэж тэр асуудлаа хэрхэн одоо хэн яаж шийдэж гин гэдгээр ард түмнээр дүгнүүлдэг ийм хэлбэр рүү орох юм бол одоо бидний яриа хэл зөв болох байхаа гэж ингэж бодож байна. Захиагийн элбэг дөрж нүүхүү үлдэхүүд цуврал лекцүүдээ Улаанбаатар, Эрдэнэт, Дархан, Багнуур, Налайх, Хөтөл, Өвөр хангай, Хар хорин, Хужирт, Баян хонгор, Дорнод, Бор өндөр, Төвгө, Ховд, Сэлэнг зэрэг аймагуудад хүүхдүүдэд болон насан туршид гэсэн хоёр зэрэгэлтэйгээр үлдсэн бөгөөд 2004 оны 5 дугаар сарын 20-ны байдлаараа түүний алдарт лекцэнд 80,000 хүн хамрагдаад байна. Захиагийн элбэг дөржийн нүүхүү үлдэхүү алдарт оюунлаг лекцүүдээс бид түүрлэн та бүхэн танилцуулж байна. Ирээдүйн хөгжлийг миний бодлоор бол 3 технологи тодорхойлно гэж боддог. Энэ 3 технологи нь компьютерийн технологи та бүхэн бүгдээрээ мэднэ. Нано технологи. Одоо жишээлбэл 1 мм юмыг сая хувааж харж байна. 1 мм юмыг одоо сая хувааж харна гэдэг бол гайхамшигтай зүйл дээ. Одоо таныг дунджаар одоо өндрийг чинь 170 см гэж үзэх юм бол одоо 1 тэрбум 700 сая хуваагаад харахад бол мэдээж таавал хүний нүдэнд харагдахгүй болно. Гэтэл тэр юмыг дахиад 1 тэрбум 700 сая өсгөөд харах юм бол тэн дотор юу болж байгааг хүн төрлөخت мэддэг болж. Биотехнологи нодон жил одоо хүний биед байдаг 3 тэрбум орчим одоо ДНХ-г уншид дууслаа гэж зарласан. Энэ бол Иракийн дайны үеэр зарлагдсан учраас хүмүүс нэг анхаарал хандуулаагүй. Гэтэл энэ бол дэлхийд одоо маш том нээлт болсныг зарласан. Тэр нь юу вэ гэвэл одоо хүнийг биологийн бусааргаар зүгээр л гаргаад авах боломжтой боллоо л гэсэн. Ингэж хөгжиж байна. Тэгээд 3 дахь өөр нэг зүйл бол бидний одоо хөгжлийг тодорхойлох зүйл бол одоо мэдээж эрчим хүч. Өнөөдөр бид нар бензин хэрэглэдэг, өнөөдөр бид нар нүүрс хэрэглэдэг. Ийм одоо эдийн засгтай, ийм эрчим хүчтэй та бидний машин одоо юугаар асдгийг бүгдээрээ мэднэ. Гэтэл өнөөдөр одоо баруун Европын зам дээр жишээлбэл Mercedes компани ойролцоогоор 100 гаруй машин, автобус, жижиг машинууд хийгээд явуулж байна. Тэнд дотоод шаталтын хөдөлгүүр байхгүй. Тэнд утаа униар байхгүй, тэнд бензин байхгүй тэр машинд. Тэр машины мотор нь fuel cell гэдэг одоо орчуулах юм бол түлшний хайрцаг гэсэн утгатай. Ус төрөгч, хүчил төрөгч хоёрын урвалаас одоо тэр шатхууныг гаргаж авдаг. Ус төрөгч, хүчил төрөгч хоёрын урвалаас өнөөдөр энэ цахилгаан гэрлийг гаргаж авч байна. Ус төрөгч, хүчил төрөгч хоёрын урвалаас тэр fuel cell гэдэг юмар өнөөдрийн энэ гар утасны зай, энэ одоо компьютерийн зай энэ тэрийг гаргаж авч байна. Өнөөдөр дэлхийн хөгжил ингэж өөрчлөгдөж, ингэж хурдтай явж байна. Өнөөдөр энэ тухай ярьж, энэ тухай улс орны удирдагчид энэ тухай ярьж, одоо шинжлэх ухаан тэр эрдэмтэд тэр бүхэн лүгэ хөрөнгө оруулалт хийж явж байна л. Тэгээ өөр одоо энэ хөгжилд өшөө нэг хүчтэй нөлөөлөх зүйл бол мэдээ сансар судлал, бидний эргэн тойрон байгаа амьдрал. Та бүхэн бүгдээрээ мэдж байгаа 1960-аад онд хүн төрөлхтөн сар руу очиж исэн. Одоо бол сарыг сонирхдаг тийм субъект биш болж хувирсан байна шүү. Одоо Марсыг сонирхож байна. Марсаас цаашаага дахиад одоо 20 сая гэрлийн жилийн цаана байгаа гаригуудыг сонирхож эхэлж байна. Тэнд одоо жишээлбэл нарны аймагт ижилхэн бүтцтэй гариг байна уугүй юу? Яг манай дэлхийн шиг нарлууга ойрхон тийм гариг байна уугүй юу? Тэрний өнгө нь ямар байна? Хүчил төрөгч байна уу? Метанол байна уу? Ус байна уу? гэж ингэж судалж эхэлж. Мэдээж дараачийн одоо буудал бол Марс тэгээд цаашаага хүндрэлтэн цаашаа явах тухай ярьж байна. Тэ. Бид энд юу ярьж байгааг одоо та бүхэн нэгэнд өөрсдөө мэдж байгаа учраас би энд олон зүйл ярих шаардлагагүй болов гэж ингэж бодсон. Тэгээд хөгжлийн зорилгын талаар ер нь одоо яавал миний бодлоор бол эхлээд бүгдээрээ нэг зорилго дээр нийлж нэгдэж чадвал уг нь зөв юм болов гэж ингэж боддог. Тэгээд олон хүнээс Монголын хөгжлийн зорилго юу байж болох вэ гэж ингэж асуухад
Зүгээр одоо энд байгаа ахмад хүмүүс, аав ээж та бүхнээс ингэж асуухад миний бодлоор бол эцсийн эцэст одоо амьдарж байгаа миний зорилго. Энэ хоёр хүүхдээ, энэ гурван ачаа сайн боловсролтой тийм ээ. Эрүүл хүн болгож бас өсөх юмсан л гэсэн ийм л зорилго байгаа да тийм ээ. Ихэнх хүний бодогддог зорилго бол зүгээр л амьдарч байгаагийн зорилго. Би хүүгээ эрдэмтэй боловсролтой эрүүл сайн хүн болгож өсгөх юмсан гэсэн ийм зорилго байх шиг байна. Тэгээд Линкольны хэлснээр энэ төр бол ардчилсан төр гэдэг бол ард түмний төр байдаг, ард түмнээс төрсөн төр байдаг, ард түмний төлөө төр байдаг юм бол тэр ард түмний зорилго бол энэ төрийн зорилго байх ёстой гэж би хувьдаа боддог. А нэгэн тэр ард түмний тэр сайн одоо эрүүл боловсролтой ирээдүй гэдэг тэр зорилго байх юм бол манай бүх улс төрийн намууд зорилгын хойноос хөөцөлдөд байх шаардлагагүй юм байна гэж боддог. Үнэхээр бидний ирээдүй чинь эрүүл боловсролтой сайн хүмүүсээ л бид нэр өсгөж боожуулж чадах юм бол энэ улс орн маань хөгжих юм байна гэж үзэх юм бол бид нэр энэ зорилгон дээр нэгдэж болно гэж боддог. А энд хүрх арга замуудын тухай бүгдээрээ өөр ярьцгааж байж болох юм аа гэж бодож байна. Тэгээд би өөр нэг их сонирхолтой зүйл ажигласан энэнийг хэлэхэд ер нь өнгөрсөн 100-д байсан эд материалын одоо юмны үн 100-аас 120% ойролцоогоор унсан байдаг. Зарим нь 200% унсан. Жишээлбэл 1920-ад онд одоо хонь гэдэг юм уу одоо нөгөө шар өхөр гэдэг ингэч одоо хэдэн лангаар яригддаг байсан бол одоо тийм асуудал байхгүй. Лавл хонь малын үн одоо бидний эдэлж хэрэгэлдэг зүйлүүдийн үн энэ бүс давуу цайны үн бол хэд дахин унсан байна. А дэлхий дээр мөн адилхан 1800-аад оны үед 1900-аад оны үед хийгдчихсэн Ford машин гэхэд тэр үеийн одоо Америкийн аншаар $380. Гэхдээ Ford эхнийхээ машинуудыг $3,000 зарж ирсэн шүү дээ. Дараа нь гэнт үнэ буулгаад 380 болгоод зараад тэгэл энэ дэлхийн зах зээлийг жишээлбэл машинаар эзэлсэн. Тэр бол зоримог маш одоо мундаг бодлого явуулсан. А гэхдээ л тэр 380 гэдэг бол өнөөгийн ханштай харьцуулах юм бол хэд дахин өндөр үн болж хувирж. А гэхдээ ганцхан юмны үн унаагүй. Ерөөсө ганцхан юмны үн унаагүй. Дандаа өсч байсан ганц л юм байна. Энэ бол боловсрал. Энэ бол эрдэм мэдлэгийн үн л унаагүй. Тэр л одоо хамгийн гайхамшигтай зүйл бол тэр байна. Цаашдаа энэ хандлага бий бол өргөлжлөх байх гэж бодож байна. Тэгээ 1950 онд одоо компьютерыг анх Массачусетсын институт хийж байхад 2 давхар байшин шиг компьютер хийж байсан. Тэр үеийн компьютер 2 давхар байшин байсан. Тэгээ тэр хийдэг үйлдэл гэж бүр одоо хачин юм байсан. Гэтэл одоо би энэ лекц уншна гэж энэ налаахын төвөрний 2 давхар байшин чирцсэн явж байвал одоо гайх байх хүмүүс. Гэтэл одоо миний авчирж байгаа компьютер бол нэг ийм л компьютер болсон. Эннээс одоо хэд дахин баг. Одоо бол нано одоо амьд ДНХ-гээс бүрдсэн нано компьютерыг Израилийн эрдэмтэд гаргаад ирсэн. Тэр нь юу гэсэн үг вэ гэхээр нүдэнд үзэгдэхгүй компьютер гэхдээ ДНХ-гээс бүрдсэн гэдэг нь бол биологийн мах бодиос бүрдсэн тийм компьютер бий болж байна. Одоо төмөр утас моц энэ янз бүрийн юм холих тухай асуудал биш. А тэр компьютер өөрийгөө нэг тэр бум дахин хийж чадах чадвартай гэж. Тэгэхээр компьютерийн үн одоо тэр энтер гэдэг бол орчин үед ирэх одоо 20-30 жилийн дотор бол их өөр зүйл болж өөрчлөгдөх юм байна. Тэрээр дэлхийд дахин хүн төрөлхтний явж байгаа хөгжлийн чиг хандлага, оюун ухаан, сэтгэлгээний түвшинд гарч байгаа нийлтүүд болон улс төрчсөн утгаар бус зөвхөн Монгол орн хэрхэн төргөн хөгжиж дэвшиж болох олон хувилбаруудыг ярьж байгаа учраас хаанчдсан захиагийн элбэг доржийг ураа хашгиралт дахин эрхийг хүссэн урилга задлаг алга ташилт өгтөж байлаа. Захиагийн элбэг доржийн нүүхүү үлхүү алдарт оюунлаг лекцүүдээс би та бүхэнд танилцуулж байна. Тэр нь юу вэ гэвэл үнэхээр төрийн зохицуулалт. Ерөөсөө өнөөдөр их хурлд очиж байгаа хүн, өнөөдөр төрд ажиллаж байгаа хүмүүс ч мөн адилхан. Ерөөсөө төр гэдэг ямар ажил хийдэг юм бэ, ямар үүрэгтэй юм бэ гэдгийг ерөөсөө яг тэр үүргийнхэн дагуу тэр хүн төрөлхтний түүхэнд анх төр үүсэхдээ ямар үүрэгтэй үүссэн юм бэ гэдгийг тэрнийхэн дагуу ойлгож байгаа төрийн үүргийг одоо ардчилсан нийгэмд байдаг төрийн үүргийг ойлгох ойлголт бол манайд асар буруу байна. Ээлжид сонгуул болдог хүмүүс ирээд нэг баахан амалдаг. Мэдээж ард түмний амьдрал хэцүү амлалтанд нэгтгэхээс өөр яах вэ? Ирж байгаа нь амлаад байгаа юм чи. Ирж байгаа нь нэг сайхан юм хийнэ гэж яриад идэг. Заримдаа ирж байгаа нь бие муу хэлээд ингээд яваад идэг. Тэгээ өөр сонголт байхгүй. Нэг хайхтар сонголт болгож гаргаж ирж бидний өмнө одоо бид ийм бодлоготой, ийм өөр энтер гэж ярьж байгаа юу бол бас ховор. Яг очих гэж байгаа нь өнөөдөр жишээлбэл за өнөөдөр хувьсгалт намын одоо хувьсгалт нам өнөөдрийн төрөлцөгт ажиллаж байгаа хүмүүс их авилгад авж байна. Айгуу дараачих нь очиход түүнээс ч илүү авандаа гэсэн юм бодолтой төрлөө зүтгэж байгаа бол энэ лав хэрэггүй гэж би бодож байна.
Энэ л Монголыг л өөдөн татахгүй хэрвээ ийм бодолтой очиж байгаа бол өнөөдрийн одоо байж байгаа улсууд албан тушаалаа ашиглаж байна, би илүү ашиглана да гэж ингэж бодож улсын хурал сонгогдох гэж байгаа бол одоо зүгээр болцсон дээр гэж боддог би. Тэгээд бид нар яг юун дээр очих ёстой юм бэ? Ямар төрд очих ёстой? Юу хийх ёстой юм бэ гэдэг дээр миний бодлоор бол хамгийн үндсэн асуудал бол улс оронд бол одоо төрийн бодлого гэдэг бол хамгийн үндсэн асуудал мөн байхаа гэж ингэж хөвдөө боддог. Тэгээд энэ дээр ямар ч их одоо дээд сургуулийн багш миний энэ харуулах гэж байгаа, энэ ярих гэж байгаа зүйлийг бол та бүхэнд ямар ч их дээд сургуулийн багш хэн ч хэлээгүй л гэж би хөвдөө боддог. Би нэг Харвардаас очиж сураагүй. Би нэг өөрийнхөө амьдрал, өөрийнхөө уншиж үзсэн тэр бүх зүйлтэйгээ харьцуулж иж энэ зүйлийг л гаргаж ирсэн. Тэр ийм л байх ёстой юм байна гэсэн ийм ойлголт надад байдаг. Бусад оронд ийм л байна. Тэгэхээр төрийн үндсэн үүрэг бол ерөөсөө л зохицуулалт. Ерөөсөө л зохицуулалт юм байна. Робинзон Крузо гэдэг нөгөө арал дээр ганцаар байж байгаа нөхөр биш үү дээ. Тэгэхээр тэрэнд бол одоо төр хэрэггүй. Ганцаар арал дээр амьдарч байгаа бол танд төр хэрэггүй. Харин нөгөө Пятница гэдэг нэг нөхөр гараад ирдэг шүү дээ. Баасан. За баасан гараад ирж байгаа нөхцөлд одоо тэр хоёр хоорондоо модоор байлддаг ч юм уу тийм ээ. Хоол ундаа булаацалдаг ч юм уу, нэг нь дарга, нэг нь цэрэг болох ч гэдэг юм уу, нэг нь нэгэндээ атман хийх ч гэдэг юм уу. За одоо төр хэрэгтэй болж. Ерөөсөө л төрийн үндсэн үүрэг, эхний үүрэг нь тэр хоёрын тийм тохиолдолд зохицуулах үүрэг. Мэдээж төрийн энэ үүрэг олон янзаар өөрчлөгдсөн, дарангуйл болж хувирсан, тийм ээ. Янз бүрийн байдлаар өөрчлөгдөж байгаа. Өнөөдөр төрийн үндсэн энэ зохицуулалтын үүрэг үйлчлэгээний шинжтэй болж хувирж байна. Тэгээд дараачийн одоо төрийн одоо хамгийн гол дараачийн үүрэг бол та бүхэн үндсэн хуулийн 16-гийн 1-д юу гэж заасан байдгийг бүгдээрээ мэдэх байхаа гэж бодож байна. Монгол улсын иргэн амьд явах хэрэгтэй, эрүүл аюулгүй орчинд аж төрж амьдрах хэрэгтэй. Ерөөсөө л төрийн үндсэн одоо хамгийн гол та нарын өмнө Монгол улсын төрийн үндсэн хуулиар хүлээсэн анхны үүрэг бол таны үйл ажиллагааны аюулгүй үйл ажиллагааг л одоо хангах асуудал. Ерөөсөө л төрийн хийдэг одоо хамгийн чухал ажил. Би өнөөдөр нэг түүс байгуулахаар орлоо. Над дээр тэр түүс байгуулах журам нь асар тодорхой байх ёстой. Ерөөсөө энэ 7 зүйлийн шаардлагыг аюулгүй байдлын энэ 7 зүйлийн шаардлагыг хангахад л тэр одоо хангаад ингээд орохтол тэр дарга надад түүс байгуулах лиценз өгөх ёстой. Тэрнийг хангацсан байхад дарга өгөхгүй байгаа бол нэгдүгээрт буруу. Хоёрдугаарт нь хангаагүй байхад нарийн хаалгаар олгож байгаа бол бас буруу. Би өнөөдөр микроавтобус бариад энэ гудамжинд одоо хүн зөөх гээд явж байна. Би өөрийнхөө хувийн микроавтобусыг бариад жолоодод явж байгаа бол төрийн лөө оролцоод байх юм байна. Мэдээж тэр хурдны одоо тохируулга мохируулга гэдэг өөр юмнууд надад шаардна. Одоо би микроавтобусаар Монгол улсын иргэнийг зөөх гэж байна. Би авч явж байгаад одоо хүчтэй торомцлоод хүний тарих толгой одоо авчдаг ч юм уу тийм ээ. Эргэхдээ одоо машина унгадаг ч юм уу. Аль эсвэл одоо нөгөө асдаг чийдэн энэ тэр нь одоо дутуу хөтөв байж байгаа араас ирээд машин орчдөг ч юм уу. Энэ тохиолдолд одоо тань дээр ямар үүрэг нэмэгдэж байгааг бол одоо төр танаас энэнийг асуу. Найзаа. Чи энэ аюулгүй байдлын доод түвшин хангасан уу? Ийм шаардлагууд байдгийн штэ. Тийм ээ. Одоо тэр моторын үйлчлэгээ чинь хэдэн сард хийгдэж явах ёстой. Явж байгаа энэ гэрэл цахилгаан чи ийм байх ёстой. Чи замаар давхиж яваад хэрвээ микроавтобус чинь зогсох юм бол зам дээр зогсож болохгүй шүү. Замаас заавал гарч зогсно. Зам дээр зогсох юм бол араас чинь тэгээд ирж байгаа машин ирээд мөргээд ингэх юм бол чи ийм хариуцлагатай. Ерөөсөө л энэнийг л шаарддаг. Өөр тэр одоо янз бүрээр хааж боох гээд одоо тэр микроавтобус болно болохгүй гээд ингэж байх юм байхгүй. Энэ хуулийн дээр бичсэн зүйл дээр асар тодорхой байдаг. Тэгэхээр төрийн үндсэн үүрэг гэдэг бол энэ л байх юм л. Өнөөдөр Вьетнамд явсан миний нэг найз хэлж байсан ирчээд хөөе Вьетнамд гудамжинд шөл аваад уусан чинь одоо миний авчуулсан шөлний тавгийг 3 удаа угаалаа гэж. Айл үжи тэр төлөвнүүд бас нэг стандарт хэрэгжүүлж илээ. 3 удаа угаах ёстой тэр тавгийг. 3 эхлээд усан дугаа дараа нь холормын дараа нь юу ч байдгийг тийм л 3 юм нүдэн дээр нь угаах ёстой. Та гудамжинд тэгэх гэж байгаа бол тэр л стандартыг л төр чамаас шаард. Энэ бол бусад улс орнуудад тэр хөгжилтэй улс орнуудад мэдээж энэ стандарт гэдэг бол өндөр байдаг зүйл. Манайд бол хөгжлийн доод түвшин хөгжлийн одоо хэцүү түвшинд бид нэр ийм л стандарт тавина. Америкт жишээлбэл сургуулийн одоо хүүхдүүд зөөдөг шар автобус байдаг. Тэр шар автобусыг хийх гэж байгаа компанид ямар стандарт тавьдаг вэхээр тэр автобусыг дээд зэргийн одоо гангаар хийсэн байна. Хичнээн машинтай мөргөлдөөд ч нөгөө машин л одоо нөгөө атгсан цаас шиг болно гэхээс тэр автобусанд бол сэв суух ёсгүй. Одоо тэр автобус өргөдөх ёсгүй.
Тэр автобус ирээд танаагаадаа хүүхдээ буулгах гэж зогсохдоо стоп гэд одоо тэр нөгөө юугаа гаргаж ирнэ, бичгээ гаргаж ирнэ. Урдаас нь явж байгаа машин зогсно, хойноос нь явж байгаа машин зогсно. Хүүхэд буугаад гудамж өнгөрөөд гэрлүүгэн орон ортол тэр машинууд тэр хөдөлгөөн зогсож явах ёстой. Манайд бол том дарга нарыг явахтал зогсоодог. Хүүхдүүдийн тухай асуудал байхгүй. Тэр нийгэмд хүүхдүүдийн тэр эрүүл мэнд тэр нийгэмд тэр хүүхдүүдийн эрүүл мэнд сайн сайхны төлөө тэгжил анхаарч байна. Тэрний л төлөө төр байгаа. Миний хүүхдийг гэрлүүн жишээлбэл автобуснаас буухтал одоо аюулгүй байдлаар буух. Ямар нэг үйлчлэгээний газар та нээгээд ажиллаулж байгаа бол гадаа бороо орж байгаа бол заавал шалан дээр шалчин нойтон байгаа дөнгөж сая цэвэрлэгдсэн байгаа бол шалан дээрээ заавал энэ нойтон шүү гэдэг л бичиг тавь. Тэгэл болно. Одоо та бүхэн гадны дэлгүүрүүдээр орж исэн байх тийм шар юутай вет гэд бичсэн юм улаанаар бичсэн нойтон гэд бичсэн ийм одоо тэмдгүүд байдаг. Тэрнийг л тавь. Тэрнийг тавихгүй миний иргэн одоо орж байгаад одоо тэгээ халтарч унаа тархиа авах юм бол одоо тэр дэлгүүр хаагдаж идэг. Тэр дэлгүүр тэр аюулгүй байдлын тэр стандартыг хангаагүй байна. Хамгийн энгийн зүйлээс эхэл. Одоо жишээлбэл 1900-аад онд Чикагод нэг том төмөр болсон одоо иймэрхүү том үйлчлэгээний газар. Тэгээд хаалган дотроосоо онгодог байсан баг. Тэгээд хаалган дотроосоо онгодог учраас хүмүүс очиж одоо түлхэлцээд ингээд шамбаарлаа тэгээд бүгдээрээ шатаж одоо 300 гаруй хүн нас барсан тийм том одоо хэрэг гарсал. Тэрнээс хойш ямар стандарт гарч ирсэн бэ гэвэл үйлчлэгээний байгууллагын хаалга бол зөвхөн цаашаа онгох ёстой. Зөвхөн цаашаа онгоо. Одоо бол бүр наашаа цаашаа хоёр онгоо. Тэгээд үйлчлэгээний байгууллагын хаалган дээр жишээлбэл одоо тэр exit гэдэг үгийг бичсэн байдаг. Тэр exit гэдэг үг бүр 1800 оны стандарт. Тэр үгийг одоо тэр шар дэвсгэр дээр улаанаар бичнэ. Зүгээр палитл нь яг л тэр бичдгээр л бичнэ. Түүнээс биш тэр үгийг угалзлуулж барьж шилэн ордонд одоо өөр өнгө мөнгөөр бичиж болохгүй. Тэр стандарт 200 жил өөрчлөгдөв. Өнөөдөр жишээлбэл энд одоо хаагуур хаалгаар яаж гарах барих тухай ойлголт ерөөсөө алга шүү дээ. Энэ дээр уг нь гарах барих гэдэг одоо Монголын стандарт байдаг гэсэн бол байж л байх шүү. Энэ байхгүй тохиолдолд энэ заалан жишээлбэл үйлчлэгээ явдаг. Тэгэхээр хүний одоо аюулгүй байдлын тэр одоо юун дээр зогсож байна. Тэр аюулгүй байдлын манаанд бол төр гэдэг бол яг хөлийн цэрэг шиг л зогсож байна. Гаднаас орж ирэх юмыг нэвтрүүлдэг, буруу юмыг нэвтрүүлдэггүй зогсож л байдаг. Ийм л зүйлийг жишээлбэл төр гэж ингэж нэрлэж байна. Тэгээ хамгийн гол шалгуур энэнийг л давчих. Энэнийг даваагүй байх юм бол өөртөө чинь яриад байх юм байхгүй. Хязгаарч бизнес чинь эхлэхгүй, хязгаарч үйл ажиллагаа явахгүй, хязгаарч одоо Монголын иргэдэд манай ард түмэнд үйлчилсэн ийм үйл ажиллагаа чи явуулахгүй. Дараагийн хамгийн гол одоо төрийн бодлогын хамгийн чухал зүйл бол миний ойлгож байгаагаар энэ одоо доод хэмжээ өөрөө шинжлэх ухааны үндэстэй тухайн улс орны одоо хөгжилтэй холбоотой тогтоогдно. Жишээлбэл өөрөө ундаа хийж зарах гэж байгаа бол хамгийн наад захын үндэслэл тавигдана. Түүнээс биш ундаа хийж зарна гэж жишээлбэл одоо ус хийж зарах гэж байгаа бол Францын Evian гэж ус одоо дэлхийд номер 1 стандарт. Тэр усыг шууд төрсөн хүүхдэд өгжиж болно гэсэн байдаг. Тэгвэл өнөөдөр Монголын хийж байгаа Улаанбаатарын усыг лав төрсөн хүүхдэд өгжиж болохгүй байна. Дөнгөж гарсан хүүхдэд. Гэтэл чи ус хийх гэж байгаа бол наад зах нь хатуулгын юм байх ёстой. Одоо гэрт хадгалахад 3 хоног хадгалагдана. Нэгэ тавихад одоо 30 цаг одоо байна. Тэнд ямар нэгэн вирус үржихгүй гэсэн энэ стандартыг л чиглэлээ ханга. Дараа нь чи 5 жилийн дараа 10 жилийн дараа энэ стандарт чинь чангарсаар байгаа тэр Evian гэдэг усны хэмжээнд хүрч болно. Хэрвээ чи ундаа хийх гэж байгаа бол бааныхаа өрөөнд одоо ус гоожуулаад дээрэс нь одоо өнгө холиод тэгээд элсэн чихэр мэхэр хутгаад энэ тэр ундаа хийж өгч болохгүй. Энэнийг л шаардна. Чи ундаа хийх гэж байгаа бол юу ч гэсэн зориултын газар байх ёстой. Тэр ундааны будаг нь одоо тийм янз бүрийн одоо будаг байж болохгүй. Тэрнтэй холдог юм хиймийн тэр хүний эрүүл мэндэд одоо муугар нөлөөлдөг зүйл байх ёсгүй. Энэнийг л шаардна. Дээшээ явах нь бол дээшээ явах нь тухайн одоо тэр компаниуд үйлчлэгээ үзүүлж байгаа байгууллагуудын өөрсдийнх нь одоо үйлчлэгээний чанараас л шалтгаалдаг. Нэг их сони юм би хамгийн гоё юм энэнийг зохицуулдаг хамгийн гоё юм нь юу байдаг вэ гэвэл хэрвээ чи муу машин хийх юм бол даатгал чинь их болоод идэг байхгүй. Тэгэхээр өнөөдөр хүмүүс ярьдаг жишээлбэл Mercedes машинтай давхиж яваад аваарт ороход бол ер нь ламид гарна шүү гэж. Mercedes машин худалдаж байгаа тэр үйлдвэр чи Mercedes худалдаж авсан бол
бусад орнд даатгал нь доошоо байдаг. А зүгээр явж байгаад ерөөсөө шууд онголчих юм уу дугуун салаад унчаар тийм машин хийх юм бол тэрэн дээр чинь даатгал нь асар өндөр байдаг. Нэгэнт би тэр машиныг худалдаад авсан ерөөсөө даатгуулах ёстой даатгуулах гэсэн чинь одоо хэдэн зуун доллар нэхэх юм бол би тэр машиныг хийхгүй. Ингэж стандарт өөрөө чангардаг. Стандарт чангарна гэдэг одоо та нар харж байгаа биш. Стандарт чангарна гэдэг бол баталгаа чангарна гэдэг бол ард түмний хөгжил чангарж байгаа биз. Хөгжил тавигддаг шаардлага чангарж байгаа. Ингэж л улс орон хөгждөг. Өөр нэг тийм эд шидтэй зүйлүүд байхгүй. Онгоц жишээлбэл 1900-аад онд анх удаа онгоц гарч байхад 2 онгоцны нэг нь унжсэн. Дараа нь 20 онгоцны нэг ундаг болсон. Дараа нь 200 онгоцны нэг ундаг болсон. Дараа нь 2000 онгоцны нэг ундаг болж байна. А гэхдээ тэр онгоц гэдэг бүтээгдэхүүнийг бас дээдлийн тэр стандарт нь хүнд ойлгомжтой тэр онгоц өөрөө нисдэг байх ёстой. Онгоцыг ерөөсөө хичнээн унаадч одоо тийм хүн нас барахгүй хийж болно. А тэгэх юм бол одоо танк болж хөрж болох байхгүй. Онгоц биш танк болж хөрж болно. Тийм учраас тэр онгоцыг онгоц байлгахын тулд тодорхой одоо тэр төвшөнд барьдаг. Тэгэхээр ингэж стандарт чангарч ингэж л одоо улс орны хөгжил цаашаага явдсан байна. Тэгээд тэр даатгал нөгөө талаас нь үйлчилдэг учраас хамгийн одоо зөв хэлбэр болд юм байна. Та одоо дөнгөж төрөөд хүүхдтэйгээ гарахад Америкийн тэрд бол бусад улс орнуудад бол хүүхдээ ээж нь өвөр дээр авах ямар ч ирэхгүй, аав нь ч авдаггүй. Нялх хүүхдэд зориулсан тусгай суудал байдаг. Жолоочийн ардлын суудал дээр тэрнийг бэхлэх ёстой. Тэр бол хачин одоо тийм одоо эвтэйхэн гоё суудал байдаг. Ерөөсөө хүүхдээ авчирал тавиал суудалтад бараг хүүхэд тэр суудал дээр өөрөө унтаад өгчшээд. Зөвхөн өвөр дээрээ хүүхэд мөнхөд авч тэр эмнэлэг мэмлэгээр явна гэсэн ойлголт бол байхгүй. Бүх хүүхэд суудал дээрээ суусан байх шээ. Тэгээд дээшээгээ яваад байхаар тэр хүүхдийн насны ангиллаас шалтгаалаад тэр суудлууд нь өөрчлөгддөг. А хэрвээ тийм суудлага хэрэглэхгүй бол тэнд ямар ч хөдөлгөөнд оруулахгүй. Тэр бол одоо таны амьдралын төлөө, тэр хүний амьдралын төлөө, тэр орны ирээдүйн төлөө, тэр аюулгүй байдлын төлөө танаас илүү танд өөрчлөн шаардлага тавьж тэгж хэрэгжүүлүүлж байгаа байхгүй. Тэр тийм л ажил хийж идэг. Цагдаа тийм л ажил хийж идэг. Дараагийн зүйл нь улс төр оролцдог одоо хамгийн өөр нэг салбар бол энэ эдийн засгийн хязгаарлалт. Эдийн засгийн бодлого гэж хэлж болно. Ер нь эдийн засгийн бодлого гэдгийг та бүхэн бүгдээрээ мэднэ. Татвар тогтоох, лиценз, одоо зөвшөөрөл, жишээлбэл төвч барих гэж байгаа бол хаана байрлал нь байх уу тэр гэдэг бол эдийн засгийн бодлогын асуудал. Энд нэг үнэхээр одоо төрийн албыг бүр төрийн албаны үндсэн философи болсон нэг зүйл бий. Энэ дээр найраа байхгүй. Аюулгүй байдлын хязгаар дээр найраа байхгүй. Найраа байдаггүй учраас улс төр байхгүй. Улс төр байдаггүй учраас өрсөлдөөн байхгүй. Тэн дээр төрийн жинхэнэ албан хаагч яг тэр нөгөө аюулгүй байдлын манаанд гарсан хүн шиг л зогсож байдаг. Энэ дээр өөр одоо шалгуур байдаг. Тэр одоо боловсрал бусад одоо тэр ажил үүргийг үүсгэж байгаа байдлын шалгуур. А энд татвар өндөр байх уу нам байх уу гэдэг одоо өрсөлдөөний тухай асуудал. Санал бодлын тухай асуудал. А энэ дээр улс төр орж ирдэг. Ингэж нөгөө төрийн жинхэнэ алба улс төрийн алба гэдэг чинь ингэж л ялгардаг. Хамгийн үндсэн энэ ерөөс. Ямар учраас улс төрийн алба гэж нэрлэж байгаа? Ямар учраас одоо төрийн жинхэнэ алба гэж нэрлэж байгаа юм бэ гэдэг бол энэ дээр орж ирдэг. Хоёр хэлжлээ. Өөр нэг энд байх одоо би бол энэ эрүүл нийгэм ямар одоо хавтгай дээр, ямар дошин дээр, ямар барилга дээр, ямар фундамент дээр байх уу гэдгийг л хэдүүлээ ярьж байна. Өөр энд байдаг нэг хязгаарлалт бол энэ зах зээлийн эзлэхүүний хязгаарлалт. Хэдийгээр зах зээл ийшээгээ яваад чиний одоо эрхэлж байгаа компани хичнээн томрооч тодорхой төвшөнд очиод зогсно. Билл Гейтс гээд одоо дэлхийн одоо хамгийн баян залуу байна. Тэрний хөрөнгө жишээлбэл 90 тэрбум доллар. Энэ бол одоо Монголын жилдээ үйлдвэрлэдэг нийт бүтээгдэхүүнийг 90 дахин нугалсантай ижилхэн хөрөнгөтэй хүнэлдэг. А гэхдээ л тэрэнд хязгаар байгаа. Тэрэнд бол хязгаар байгаа. Өөр нэг төрлийн хамгийн гол одоо оролцож зохицуулдаг нэг зүйл бол том бизнес, жижиг бизнесийн хоорондын харьцаа. За энэ жишээлбэл одоо том бизнес энэ байна, жижиг бизнес энэ байна. Энэ дээр хамгийн чухал юмыг бид нар харахад жижиг бизнесийн аюулгүй байдлын хязгаарлалтын ойролцоо байгаа. Нэлээд доод түвшинд. Би одоо цайны газар нээж байгаа бол надад тавьдаг шаардлага бол доогуур байна. Цайны газар нээж байгаа бол миний бизнес томрох тусам төрийн хараа хяналт улам чангардаг. Манай харамсалтай нь бизнес томрох тусам аппетит нь нэмэгдээд байдаг. Улам л юм аваад, улам л төсөл аваад, улам л дарга нарыг хахуулдаад, улам л хахуулд өгдөг мөнгө нэмэгдээл. Улам л далд эдийн засаг бий болгоо. Тэгдэг биш харин энд тавигддаг шаардлага улам л чангараад байдаг. Тэгжээ нөгөө том бизнес чи улс орны чавч явна. Энэ жижиг бизнес нэгэнт би ядуу хүн. Би тэр нарийн шалгууруудыг хангаж чадахгүй. Гэтэл би доотлын шалгуурыг хангасан байхыг төр чамаас шаар. Өөр нэг чухал зохицуулалт бол том бизнесийн хийдэг бизнесийг жижиг бизнес жишээлбэл жижиг бизнесийн хийдэг бизнесийг том бизнес хийх ёсгүй.
Одоо жишээл энэ үзэг байна. Америкт Boeing гэдэг одоо том компани байна. Тэр Boeing гэдэг компани энэ үзгэн дээр Boeing гэдэг нэр бичүүлье гэж бодъё л. Тэгэх юм бол хэрвээ энэ үзгэн дээр тийм нэр бичүүлээ зарах юм бол тэр Boeing асар мөнгөтэй компани учраас зүгээр хэдэн тэрбумаар энэ үзгийг гаргаад дэлхийн зах зээлд эзэлчих болно. Гэтэл энэ үзэг хийдэг чинь бол жижиг компани ажил байхгүй. Энэ үзгэн дээр тэр бичиг бичдэг чинь жижиг компани ажил байхгүй. Одоо Налахын уурхаа гэдэг том компани байлаа гэж бодоход Налахын уурхаа гэдэг подвол кик гэж байгаа бол Налахын уурхаа тэр подвол кик хийдэг биш, тэр бичгийг бичдэг. Тэр Налахын уурхаа гэдэг үгийг бичдэг жижиг бизнес захиалга гэдэг байхгүй. Тэгэхээр нөгөө жижиг бизнесээ нөгөө төр нь хамгаалж. Тэгэхээр нөгөө та бүхэн чинь орлоготой байгаа. Том нь ирээл хамаад байдаг, том нь ирээл зах зээлийн чинь эзлээд байдаг бол энэ улс оронд чинь өөрөө хүмүүс амьдрах, орлоготой амьдрах утга учир алга болж эхэлж шээ. Жишээлбэл том компани хажуудаа цайны газар нээх гэж байгаа бол тэр цайны газрынхаа хоёр өрөөг л тэр цайны газар ажилуулдаг хүнд л түрээслүүлэх ёстой. Тэгэл болоо. Тэр том компани өөрөө цайны газар одоо нээж ажилуулж болохгүй. Тэр өрөөгөө л түрээслүүл. Цайны газар ажилуулна гэдэг бол жижиг бизнесийн ажил. Гэхдээ ингэж л одоо төрийн одоо зохицуул, төрийн хамгийн гол одоо юмнууд орж ирж байдаг. Эдийн засгийн бодлого дээр өөрний гайхамшигтай зүйл бий. Жишээлбэл төсвөөс орж байгаа төсвийн мөнгө, ард түмний татвараар орсон мөнгө бол заавал тэр ард түмний сайн сайхны төлөө ялангуяа тэр үндэсний бүтээгдэхүүн худалдаж авахд л зарцуулагддаг. Манайх шиг Сүхбаатарын талбайгаа одоо засварлана гээд 2 тэрбум төгрөг гаргаад хятадаас 60 тонн одоо тийм чулуу татах шаардлага байхгүй. Тэртээ тэргүй авдрантын хорхоод одоо хоригдлууд ажилгууд энэ чулуу зөхиод гараа жулгууртал зөхиод зогсож байна. Тэд нар л хийх ёстой. Иймэрхүү маягаар төр жишээлбэл тэр том жижиг бизнесийн үйл ажиллагааг нь зохицуулж оролцож байдаг. Энэ бол төрийн зохицуулалт. Төр энд оролцох ёстой. Тэгэхээр оролцох хүрээгээ л хэдүүлээ хараад авчи. Дараа нь төрийн нэг оролцдог хүрээ бол монополийн эсрэг зохицуулалт. Ер нь улс орнуудад монопол байдаг юм бол шуудангийн байгууллагууд голдуу монопол байдаг. Дээрээс нь хамгийн гол монопол байдаг юм бол энэ агаарын одоо аюулгүй байдлыг зохицуулдаг байгууллагууд монопол байдаг. Нэг нөхөр тэнд компани байгуулад онгоц нисэж гэн одоо энэгээр нис тэргээр нисгээ суугаад ээж болдоггүй. Өөр нэг юм бол одоо цэргийн голдуу захиалга өгдөг газрууд монопол байдаг. Одоо иргэн хүн босч ирээд аль би нэг танк захиалъя гэдэж болохгүй. Тэгэхээр иймэрхүү зүйлүүд монопол. Монополийн гол зохицуулалт нь энэ байна. За хэдүүлээ одоо энэнийг л бүгдээрээ нэг харж авъя. Ерөөсөө энэ бол одоо бүх юм нь хэвээрээ байгаа төр. Одоо бүх юм нь болж бүтэж байгаа. Бүх юм нь одоо байж байгаа. Энэ төр гэдэг ийм л хавтгай дотор байна. Одоо ингээд шугам татцсан юм шиг, хил татцсан юм шиг. Энэ дотор төр ажиллаа хийн. Энэ өргөн уудам дотор Монголын ард түмэн одоо энд бизнесээ гинхэн, үйлдвэрлэлээ хөгжүүлэнхэн, үзэл бодлоо илэрхийлэнхэн энэ хавтгай дээр Монголын 2,500,000 хүн л одоо эрх чөлөөгөө эдэлж байх ёстой. Бизнесийн эрх чөлөө энэ дээр явж явах ёстой. Төрд байдаг энэ хашаагийн заагаад өгсөн. Дошийн заагаад өгсөн. Тэн дээр л байна та. Өөрийнхөө хавтгай дээр л бай. Нөгөө хавтгай дээрээ бай гэдэг шиг. Тэгээд Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч байсан Джонсон гэдэг хүний хэлсэн гайхамшигтай үгүй. Тэр хүн юу гэж хэлсэн бэ гэвэл ерөнхийлөгчийн ажлын хамгийн хэцүү нь зөв юм хийхтэй биш ээ. Зөв юм хийхтэй биш. Зөв юм мэдэхтэй байд юмаа гэж. Би одоо энэ их чухал үг гэж боддог. Төрийн ажилтны их хурл сонгогдох гэж байгаа хүний хамгийн чухал ажил юм бол сайн юм хийхтэй биш ээ. Тэрнийг ялгахад хэцүү. Сайн юм гэж чи юу хэлж байгаагаа мэдхтэй л байна. Төрд би алуу хашгаар очлоо гэхэд одоо төрд мундаг ажиллана гэхдээ биш төр гэдэг чинь юу хийх ёстой юм бэ гэдгийг л мэдхтэй байдаг. Зөв юм хийхтэй биш зөв юмыг мэдхтэй байдаг. Их хурлын гишүүн хурж ирээд жишээлбэл за танад жорлон хөрөлцөө муутай байгаа даа гэдэг бол би ухаад өгье. Хүүхдийн тоглоомын одоо талбай алга байна. Би байгуулад өгье. Сургууль хөрөлцөхгүй байна уу? За хийгээд өгнө. Компьютер алга уу хандивлнаа. Ингэж зогсдгүй л байхгүй.
Их хурлын гишүүн хүн жишээлбэл тоглоомын талбай гэхэд юуг амлаж явах ёстой вэ гэвэл би тоглоомын талбай байгуулна гэж их хурл дэвшиж байгаа нөхөр амлах юм бол үүгээр бол юу гэсэн үг вэ? Хүний бизнес булааж авна гэж байгаа хүн болж хөврлээ шүү дээ. Тэр чинь бүр лоогерч нөхөр байх нь шүү дээ. Хүний бизнес булааж авна. Тэгээ нэг тоглоомын талбай нэг тоглоомын талбай тогтчулсан нэртэй тэгээд хүмүүсийн саналыг худлаа хэлж авах гэж шүү тэр нөхөр. Тэр хүний амлах ёстой юм юу байх вэ гэвэл хөөе энэ тоглоомын талбай гэдэг одоо байж байгаа энэ хүүхдүүдийн юм дээр гараж бариад байна, орон сууц бариад байна, гуанз бариад байна. Би энэнийг зохицуулахад одоо өөрийнхөө зүтгэлийг гаргана. Жишээлбэл тоглоомын талбай дээр одоо юм барих гэж байгаа бол их хурлаар би хууль гаргана. Юу гэсэн хууль гаргах вэ гэвэл тэр тоглоомын талбайг тойрсон. Тэр тоглоомын талбайд хүүхдэд тоглоулдаг аав ээжээс заавал санал асуулга явуулна л гэж хууль гаргана. Энэ тоглоомын талбайг гараж нөхөөгүй юу гэдгийг эхлээд тэр оршин суугчид шийдэх ёстой. Тэднээс нь санал асуулга явуулъя. 180 айл байдаг бол 300 насанд хүрсэн хүн байдаг бол тэр 300-аас нь асууя. Тэгээ 180 за яг энэ тоглоомын талбай гараж болгодоо гэж ингэх юм бол болго. Тэр болгох юм одоо дарга гүйцэтгэнэ. Манад ийм байдаг үлээ. Их хурлын гишүүн бол ингэж л хэлэхэд болоо. Би энэ зохицуултыг. Би дээрэс нь тоглоомын талбай дээр жишээлбэл байгаа одоо энэ мод төмөр энэ юмнууд бол бас хүүхдэд аюултай байна. Тоглоомын талбай дээр модон хашаа хийх гэж байгаа бол энэ нэрмгэн ийм одоо бөөрнгийн мөлгөр байх хэвээр. Одоо манайх шиг ийм хөрөөний ир шиг юм байж болохгүй. Тийм ээ? Хүүхдийн тоглох гэж байгаа одоо тоглоом аманда залгичих тийм зүйл байж болохгүй ч гэдэг юм уу. Тэрэн дээр би стандартын тогтооно гэж ярих байхгүй. Тэр жорлон морлонгийн хувьд мөн адилхан. Гэхдээ одоо манад нэг санаа зовмор юм ба. Тэр юу вэ гэхээр ялангуяа одоо эрэгтэй хүмүүс энэ тэнд явж байхад өөрөөсөө нэг хаа тааралцсан газар дуугаад очсон ингэж зогсож байгаа. Нэрээ нэг хашаа байшин одоо халтартаад одоо өвөл бол ингээд шаардаад энэ тэр чи одоо яана. Одоо тэр яармаг энэ тэр гадны одоо хүн энэ тэр аваад явж байхад яг бүр өөдөөс харцсан ингээд зогсоод байд. Нуун хаана гэж бол юм байхгүй. Гэхдээ тэрнийг харж байгаа Монголын Чингисийн Монголын хөгжил дэвшлийг ирж харах гэж байгаа жуулчин тэнд айлчилж байгаа одоо дарга одоо хүндэт зочин тэрнийг хараад ирнэ. Юу бодох вэ? Манна нарчил зах зээл гэж хачаа хачим яриад нэг нөхөр өөдөөс ингээд ахаар чинь тэгээд тэгэхээр их хурлын гишүүн бол жорлон барьж өгнө гэж амлах хэрэггүй байхгүй. Харин юу гэж амлах вэ? Хүн бүрийг одоо тусдаа зориулсан газар бие засуулдаг болгоно л гэж амлал л да. Тэгээд болоо. Тийм хууль гаргана гэж амлал. Тэгэж амлах ёстой. Сингапур гэж сая миний жишээ татсан орн. Богч ажиллахыг хоригдсан одоо 20 жил болж байна. Одоо энэ дотор хүмүүс богч ажиллаа сууж байна. Богч ажиллаж байгаад хаях сав алга энэ дотор нэгдүгээр. Та нар хаян ямар ч юутай юм блэ бүү мэд. Одоо Сингапурт сая нэг шийдвэр гарсан тэрнийгээ жоохон зөөлөлсөн. Тэр нь тамхины одоо тийм никотинтэй. Тэгтээ хилэн дээр хайлчдаг тийм бохийг зажлахыг зөвшөөрсөн. Одоо нэг зажлаад хайдаг биш. Тавилаа, хайллаа, шүлстэй адил цаашаа зайлгэн тэгэл болоо. Хаях юмгүй баг. Бохны стандарт тэгж чангарсан байхгүй. Тийм бохийг бол та зажилж бол. Үгүй бохин дээр тийм бол тийм богч ажиллахад бол $500 торгуулдаг шүү дээ. Тэгэхэд манад бол энэнийг бол харин ахиухан шиг торгоод өгч болно шүү дээ. Хэдүүлээ эндээс эхлэе л да юм а тийм ээ. Ийм зүйлийн шаардлагаас эхлэе. Тэгэхээр ийм зүйлүүдийг хийж идэг, энэний төлөө явж идэг тэр л хүмүүсийг л одоо төр гэж нэрлэдэг байгаа юм л. Төрд ажиллахаар одоо сонгогдож байна. За дараачийн энэ бол одоо юу байгаа? Одоо би энийг яаж харуулж байгаа нэхэд 1990 оноос өмнөх Монголын одоо нөхцөл. Төрийн зохицуулалт бол хаасайгүй байсан. Бүхэл газар байсан. Хувийн өмч гэдэг ойлголт бараг байгаагүй. Тэгээ би энд нэг сонин жишээ хэлье. Би нэг сонин жишээ үзэж одоо энд маш их гайхаж байгаа. 1985 оны улсын төвлөрсөн төсвийг та нар нэг статистикийн тэр байвал архив энтерээс олоод харчаарай. 1985 оны төсөв. Батмахгүй одоо ерөнхий нарийн бичгийн дарга байлаа. Монгол социализмд байлаа. Дөнгөж өөрчлөлт байгуулалт гэж ярьж эхэлж байлаа. Тэгэхэд Монголын нийт нийгмийн бүтээгдэхүүн 15 тэрбум төгрөг байсан. Төсөвтөө зарцуулж байсан мөнгө нь 5 тэрбум. Нэг үгээр хэлбэл бүх юмд нь дарга нар оролцож, улс оролцож шийддэг байхад монголчууд өөрсдийн бүтээсэн юмныхаа 3.1%-ийг л одоо дарга нартаа зориулж ирсэн байна. Дарга нартаа зориулж ирсэн байна. 3.1-ийг. Гэтэл өнөөдөр бид нар 90 оноос хойш зах зээл рүү орлоо. Манай үндэсний нийт бүтээгдэхүүний 70%-ийг хувийн хвшлийнхэн үйлдвэрлэж байгаа. Нэгүгээр хэлбэл тэр 70%-д одоо өнөөдөр төр хэрэггүй. Би одоо заримдаа гайхдаг. Энд тэнд зам тавилаа л гин.
Тэрнийг нэх бид нар өөрсдийн биеийн дээрээ уг наагаад байх юм шиг Монголын ард түмний нэрэн дээр орж ирж байгаа ардчил гэдэг энэ сонголтын нэрэн дээр орж ирж байгаа мөнгө юм байгаа юм да. Уг нь бол 1990 оноос хойш аль аль засгийн газар нь явж ирсэн. Аль аль одоо парламентд нь ярилцаж явсан. Тийм ээ? Тэр чинь Дэлхийн банкны мөнгөөр тавигдж байгаа юм шүү дээ. Түүнээс биш хэн нэгэн дарга одоо Карманаас мөнгө гаргаад тавьж байгаа юм ерөөсөө байх. Жишээлбэл Mobicom гэдэг одоо энэ шилэн кабелүүд татаад байна. Энэ утастай болгоод байна. Энэ тэр бол ямар нэг засгийн газар гарч ирж өөр дээрээ одоо нэрэн дээр аваад их шаардлагагүй шүү дээ. Туу цаашлаад их бараг шаардлагагүй. Mobicom л ажиллаж шүү. Америкийн ерөнхийлөгч гарч ирчээл одоо Microsoft-ийн ажлыг би хийсэн гэдэг бол одоо хүн ойлгохоо болно үстэй. Ер нь бол одоо энэ малын төл мөл гэдэг дээр бол би сүүлийн үед ойлгохоо байсан. Одоо тийм нэгдлийн мал энэ төр гэдэг ойлголт байна уугүй. Тэр мал төлөвлөхөд дарга оролцсон гэдэг. Тэр яаж оролцдог? Тэ? Тэр намрын нийлүүлэг хаврын одоо хураг төлөвлөхөд бол даргын оролцоо ямар ч шаардлага байхгүй шүү. Тэ? Тэгэхээр тэрнийг ингэж одоо нэрэн дээрээ наах явдал бол тийм сайн зүйл биш байх гэж би боддог. Энэ харин Монголын ард түмний та бүхний бүтээж байгаа энэ чөлөөт нийгмийн үр дүн болов гэж хөвдөө боддог. Тэгээд өөр нэг зүйл бол одоо 2004 оны төсвийг аваад үзээрэй. Орлого нь 570 тэрбум төгрөг, зарлага нь 660 тэрбум төгрөг байна. Юу гэсэн үг вэ? Манай улс жилдээ 1 тэрбум орчим долларын бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. 66 тэрбумын төсөвтэй гэдэг юу гэсэн үг вэ? 660 тэрбумын нийт хийсэн юмныхаа 66% буюу 3/2-ийн дарга нартаа зарцуулж шít. Энд ч одоо яаж байгаа юм бэ? Социализмд байхдаа 3/1-ийг 30% өгдөг байсан мөртлөө. Гэхдээ энэ ардчил зах зээл рүү ороод 3/2-ийг. Намайг ерөнхий сайд багт Монгол улсын жилийн төсөв 280 тэрбум байсан. Өнөөдөр 660 тэрбум. Гэхдээ энэ бол зүгээр л хэтэрсэн байгаа. Хэдүүлээ зүгээр л ойлгоо. Энд ямар нэгэн улс төр ярихаа бай. Зүгээр л одоо зогсоох цаг болсон. Одоо боли. Нэг нийгмийн хэлтс байсан бол 4 хэлтс болгож, 4 газар болгож, 4 одоо юу болгож хувирахаа бай. 4 дарга бий болгохоо бай. Ер нь тэгээд төрд дарга нар нэмэгдээд улс орон сайхан амьдарч ирсэн тохиолдол бол байдаг. За Монгол маань энэ байна да. Өнөөгийн Монгол. Одоо нэг тийм хамуу мамуунд мэрэгдсэн юм шиг энэ араа. Энд тэндээ салхин цэцэг тусцсан юм шиг. Энэ хардаа нөгөө том бизнес рүү чи нөгөө төр дахиад очсон. Нөгөө жижиг бизнестэй таг хутгалдсан. Нөгөө тэн дээр очиж ажилладаг. Нөгөө бизнесүүд нь энэ төрийн байх ёстой газрууд руу дахиад ороод ирсэн. Үн ч юусоо хязгаар гэж алга. Зүгээр л нэг тийм нийллэг болж байгаа юм шиг одоо тийм л юм болсон байна шүү дээ. Хаана байна тэр зах хязгаар? Хаана байна төр? Хаана байна төрийн үндсэн үүрэг хаана байна? Тэгэхээр энэ дээр хамгийн гол юм би одоо хамгийн гол юм энэ хэдэн цэгүүд дээр тавхан олон зүйлийг энд ярьж болно би товчлээ. Энэ хэдэн цэгүүд байна. Ерөөсөө Монголд одоо хамгийн түрүүн халах шаардлагатай нэг юм байна. Тэгэхээр ерөөсөө би бусад улс орнуудад явж байхад нэг сонсоогүй. Одоо дарга томилогдоод хамгийн түрүүн хийдэг ажил нь юу вэ? Тушаал гаргадаг тийм үү? Тушаал. Бүгд мэднэ шүү дээ. Тушаал нь юу гэж гардаг вэ эхний тушаал? Тэрнийг хал сугаа. Голдуул ер нь тийм ээ. Энэнийг ажилд авсугаал ухааны юм гарна шүү дээ. Даргын тушаал. Тэгэхээр энд бол өнөөдөр нөгөө Монголд хууль хэрэгжихгүй байна гэж та бүхэн бухимдаад байдаг. Хуульд ёс алга байна гэдэг. Эннээс эхэлж дарга толгойтой бүхэн өнөөдөр хэмжээ тогтоож эхэлж байна. Бусдаар нь тушаал гэдэг ойлголт байхгүй. Хүн авахтаа тушаалаар авдаг юм аа. Юугаар авдгийг? Хөдөлмөрийн гэрээгээр авдаг байхгүй юу? Хөдөлмөрийн гэрээн дээр чинь бичсэн. Тэрний л дагуу таныг ажилд авч таныг ажлаас чинь халдсан байгаа биз дээ. Хөдөлмөрийн гэрээгээ зөвтсөн бол та ажлаас халагдчих. Тэгтэл тэн дээр тушаалын ойлголт байхгүй. Ингээд энд нэг дарга хэмжээ тогтоолоо. Энд нэг дарга гарч ирээд баахан тушаал гаргалаа. Нөгөө хууль гэдэг ойлголтууд алга. Манайхан тэгтлээ шуулаа биелүүлдэггүй улс. Тэгэл энд нэг дарга гарлаа, энд нэг дарга гарлаа. Нөгөө төвч байгуулах гэж байгаа хүн чинь одоо яаж вэ?
Эндээс авахудаа нэг баахан дарга нарын сахих нь шүү дээ. Энд нэг дарга бас өмнө нь ардчсан холбоо эвслийн дарга байсан. Энд нэг тушаал гаргаж явсан. Дараа нь хувьсгалт намын хүн хурж ирээ тэр тушаалыг бүгдийг хүчинг болгож. Тэгээ шинээр тушаал гаргана. Ямар ч уламжилт чанар байхгүй. Хөөх төрийн бодлого уламжилт чанар нь алдагдлаа гэж ярьдаг. Үүнээс болж алдагдчих. Эн чинь ингээд яг бичсэн дарга ороод ирэхэд өөдөөс нь юу гардуулах ёстой вэ гэвэл нэг 2 бот ном л өг. Тэр байгууллагын дарга. Таны ажил үүргийн хувьд бүх хийх юм чинь энд байна. Гэхдээ жолооч болох гэж байгаа хүнээс бид нэр жолооны одоо шалгалт авна гэдээ одоо номоор шаардаад байдаг. Даргаасаа тийм шаардлага өнөөдөр тавьдаг. Нөгөө биднийг удирдах гэж байгаа хүмүүсээс. Одоо Монголд хамгийн ганцхан одоо энэ ном дэвтрийг гаргаж байгаа ганц газар бол иргэний агаарын тээврийн удирдах газар. Тэр газар өөрийнхөө дүрм журмыг өөрсдөө гаргах гэж бодлоод энэ тэндээс хараад бүр чадахгүй байсараад хамгийн сүүлд яасан бэ гэвэл гадаад хэлтэй хэдэн залуучууд ирээд юу ойлгосон бэ гэвэл шууд хуулъя гэж ойлгосон. Ерөөсөө Монгол онгоц гэж алга, Америк онгоц гэж алга. Онгоц бол нэг. Онгоцонд тавьдаг шаардлага бол нэг. Монгол нисгчид тавьдаг шаардлага өөр, Америк нисгчид тавьдаг шаардлага өөр биш. Ижилхэн байх ёстой. Та онгоцны нисгч болохын тулд 99 төрлийн шаардлага биелүүлж нисгч болдог бол тэр 99-ийг биелүүл. А тэр 99-ийг биелүүлээгүй хад арын хаалгаар одоо таныг аваачаад онгоцны нисгч болгоод яах вэ? Энэ дотор сууж байгаа нэг нөхөр арын хаалгаар болцоо одоо манийг цагаан онгоцоор аваад тавьхгүй л одоо юу гэж бодох вэ ер нь? Тэгэхээр хамгийн гол шаардлага бол тэр тавьдаг тэр шаардлагыг л биелүүл. Нэг онгоцтойч байсан тэр одоо нисхийн тэр олон улсын агаарын хилээр явах гэж байгаа бол тавьдаг шаардлага нэг 100 онгоцтой 1000 онгоцтойч байсан нэг. Ийм учраас Шинэ Зеландийн тэр одоо нисхийн иргэний агаарын тээврийнх нь нисхийн 66 бот тийм юу байдгийг. 66 одоо тийм ном, тийм журам байна. Тэр 66 ном журмын одоо 40 хэдийн орчуулсан байна. Шинэ Зеланд гэснийг баг Монгол гэж тавих бүх юм болж байгаа байхгүй. Бүх юм болж. Хуулна гэдэг бол хөгжлийн сурахч байхгүй. Хажууд чинь хүн дугуй хийчээд байна. Үгүй байхгүй юм шиг л тэгэл дугуйгаан хийнэ гэж энд ноцолдоод байдаг. Дугуй хийнэ гэж жаад өрүүлж юм хийнэ. Нөгөө нэг одоо сүхний иш гэж байгаа шүдний чигчлөөр хийнэ гэдэг шиг юм болоош. Би яах юм бэ? Зүгээр шууд аваач тэр бэлэн болцсон байгаа тэр улс орнуудаас. Бүх байгууллагууд. Тэгээд энэ хараа өөр нэг юм бол энд хууль цоорж байгаа одоо хамгийн аюултай. Энд ерөөсөө тэр 2 бот юм уу тэр 60 бот одоо 3 бот хууль байх ёстой. Гэтэл энд ингээд 100 хэдэн ийм одоо тушаал хэдэн мянган тушаал болохоор эн чинь энэний тоогоор хууль чинь цоордог байхгүй. Манайхан хууль цоорхоо байна л гэдэг. Юу ч хэлж байгаагаа бас сайн ойлгохгүй. Өөрсдөө тэр дарга нар дураараа хэм хэмжээ тогтоож байгаа учраас хууль цоорж. Ямар ч газар очсон чиний хийх ажил бүх хүрээ чинь л ойлгомжтой байх ёстой. Харин тэр нь улам чангараад байдаг л байх ёстой. Өмнө нь нэг арай сулхан тийм одоо сулхан шаардлага байдаг байсан бол дараа чи 10 жилийн дараа төрийн албан хаагч тавигдах шаардлага чангал байх ёстой. Та бүхэн сонсно уу? Эстони гэж орон жишээлбэл төрийн албан цаас хэрэглэхээ байсан гэж. Одоо манад ийм юм хэлвэл одоо та нар ер нь нэлээд олон хүн сэтгэлээр унах байх шүү. Цаас хэрэглэхгүй гэдэг чи юу гэсэн үг вэ? Би одоо налаахад ирлээ дарга боллоо. За яах вэ? Бүгдээрээ имэйлийн хаягтай болно маргааш. Маргаашийн хурлын материалыг би интернетээр та нарт тараа. Зарим нь бол ер нь баг өргөдлөө шууд өгөх байх шүү. Тэр имэйл нээн гэдэг чинь ямар аюултай юм байдığım болов уу гэж бодоод. Тэ? Өрөөнд нь компьютер аваачаа тавьчихад манайхны нэг голдуу хийдэг ажил бол зарим газар бол тэр нэг хатан дээр ноён байрлуулсан шигээ суудаг ш. Нэг тийм хөзрөл тоглолт. Тэр бол мянгат дахь ажил байхгүй юу компьютерийн. Тэгээд тэр улсын их хурлын гишүүд Эстонд бол энэс жижигхэн ноутбукуудтай бүх хуулиуд нь энд орцсон. Манад бол нэг хуулийг 170 хуудастай хуулийг 4 удаа одоо олшруулдаг. Нэгдүгээр хэлцүүлэг, хоёрдугаар хэлцүүлэг, эцсийн хэлцүүлэг редакц гэдэг. Гэхдээ хайрын цаас бид чи ядуу улс шүү дээ. Тэгэхээр тэр хүнийг аваачаад наммамийнх нь гишүүн мишүүнээр нь хөөрхий гадуурхаж үзэл бодлын тэрээр гадуурхаж энэ ардчсан нийгэм талмааргүй ш. Зүгээр л техник таныг бараахалж эхэллээ. Гэхдээ имэйлийн хаягтаа чи орж ирээд надтай харьцаж чадахгүй л одоо яа их вэ? Өөр газар очил та тэр маань имэйл хэмжээнд хүрлээ бүх нийтээрээ л ингэж явж байна. Өөр нэг юм элбэгд орж одоо цаас хэрэглэдэггүй болсон гэд маргаашаас эхлээд тэгэв. Цаасны өмнө тэр цаас хэрэглэхгүй болохынхаа өмнө Эстон бүх хуулиа гаргасан. Нэг ийм үг байдаг. Онгоц худалдаж авах гэж байгаа бол онгоцны хэмжээний цаас ав гэж. Машин худалдаж авах гэж байгаа бол машины хэмжээний цаас танд хэрэгтэй. Дугуй худалдаж авч одоо хөдөлгөөнд орох гэж байгаа бол дугуйны хэмжээний цаасыг та уншсан байх шин.
Тийм шаардлага гэдэг тэр баталгаа гэдэг юм хамгийн чухал байх нь шүү дээ. Танд юу хэрэгтэй юм бэ? Хамгийн эцээц. Таны хоёр хүүхэд чинь өвчин зовлонгуул байх ёстой биз дээ. Гараад явхдаа гудамжинд одоо аваар осолд орчтгүүл байх нь гол үстэй. Ер нь бол тэр хоёр маань одоо амьд мэнд одоо сайн л явахын гол үстэй. Явж авгаа хүүхэд таны одоо хэдэн төгрөгний цалин ажилдаг тэр зүйл чинь л баталгаатай байх тухай асуудал шүү дээ. Энэ л төрийн үндсэн үүрэг. Тэрнийг л баталгааж болох. Өшөө нэг төрийн юу бол энэ жишээл бол та бүхэн хараа. Түрүүн би харуулхад одоо энэ бол ингээд бүр хөл бөмбөгийн талбай шиг одоо айгүй гоё харагдаж байгаа шүү дээ. Ойлгомжтой, хэнд ч ойлгомжтой. Энэ одоо хөл бөмбөг тоглож яах гэсэн чинь тийм ээ. Үзэгчт нь тэр чигээрээ давхиад орцсон, шүүгчт нь орцсон, бөмбөгчт нь орцсон. Тэгээд тал талдаа булаацалдаа өшгөлдөөд байх юм бол энэ чи ямар хөл бөмбөг байгаа юм бэ? Одоо наадам болж байгаа ингээд наадмаа барилж ирсэн чинь нэг харсан чинь стадионоор дөрөн эрчүүд нь орцсон, хүүхнүүд нь бас барилдаад л энэ л. Аваргын хөлнөөс хойноос нь чангаагаад явж явах юм бол ямар барилдаан байх юм бэ? Гэхдээ тийм биз дээ. Бид нар наадам дээр стандарт тавиад наадмын тухай хууль гаргаж чадж штэ. Гэтэл төрийн албаныхаа тухай хуулиа төрөө янзалсан, төрийнхөө энэ ажил үйлчилгээг гаргасан энэ хуулиа бид нар хийж чадаагүй байна. Хамгийн гол өөрчлөлт, хамгийн гол юм а бид нар одоо болтол хийгээгүй. За тэгээ эндээс юу үүсэх вэ гэхээр та бүхэн асууж магадгүй. Яаж энэнийг хийх вэ? Яаж энэ лөө очих вэ? Чиний түрүү чи яриад байсан эннээсээ яаж салах вэ? Та бидэнтэй ижилхэн байсан Чех, Польш, Унгар, одоо тэр Эстон, Латв, Литв гэдэг орнууд тэдэнд нэг сайхан хөгжлийн тийм хөшүүрэг байгаа. Тэр нь юу вэ гэвэл Европын холбоонд орох гэдэг хөшүүрэг байдаг байхгүй юу? Одоо нэг Европын холбооны улсууд чинь өндөр хөгжилтэй. Тэрлүүл орвол жишээлбэл Германд амьдарч байгаа хүн, Францад амьдарч байгаа хүнтэй ойролцоо амьдрах боломж танд байна гэсэн ойлголт. Тэгээд нөгөө Европ одоо энд ямар ч нам нь хурч ирээд хуучныг баримтлагч ямар ч нам нь ирээд үгүй одоо та өнөөдөр таны авч байгаа цалин хэдэн жилийн дараагаар Германд авдаг хүнийхтэй адилхан болмоор байна уу? Тэнд байгаа хэм хэмжээтэй адилхан болмоор байна уу гэхээр аль ч намынх нь хүн тэрний төлөө санал өгд юм байл. Тэгээд тэр бол хөгжлийг одоо чирэгч хамгийн чухал зүйл. Та бид нэр эргэн тойрны хардаа Европаан вэ, их хол вэ? Америк хол, Япон далайн цаана. Ерөөсөө эргэн тойрон байгаа бол өрөөсөн гутлнууд шүү. Ер нь бол урагшаа хятад өвөр Монгол одоо ирээ мэрянаа л мэдх юм да. Хоошоо бүрээд ер нь нэг Улаанбаатар тэрчээ зарим нь Нью-Йорк гэдэг чинь юм байдаг байхаа гэдээ явж гин гэсэн. Тэр тавар шуудаас бол сурж хөгжинэ гэж алга байна шүү. Тэгэхээр бидэнд өөртөө тавих өөрийгөө чирэх тийм юм шаардлага. Тэгээ тэр Эстон, Чех, Польшуудаас ямар одоо шаардлага тавьсан бэ гэхээр Европын холбоо энгийн шаардлага тавьсан. Одоо жишээлбэл Чех дээр хурцрээ танах одоо энэ одоо Тарпант гэдэг машин жилийн дараа Мерседес болгох гэвэл хизээш болохгүй байхгүй. Чадахгүй. Та нар одоо нэг иргэндээ өгдөг цалингаа жишээлбэл жилдээ өгдөг цалин ч одоо манайхаар бол 25 сая төгрөг жилдээ өг гэвэл хизээч чадахгүй. Тэгэхээр ямар шаардлага тавьсан бэ гэхээр та нар өөрсдийнхөө хуулийг биднийхтэй л ижилхэн болгож байгаа. Өөрсдийнхөө тэр амьдрдаг хэм хэмжээг биднийхтэй л ижилхэн болгож байгаа. Европын холбоонд мөрддөг тэр хууль, тэр баталгаа, тэр стандартыг л та нар ав. Тэгээд болоо, тэгээд ороод ир. Тэгсний дараагаар та нар хөгжинэ гэж шаардлага тавьсан. Гэхдээ хамгийн энгийн зүйл. Тэгээд тэд нар юу хийсэн бэ гэхээр Европын холбооноос тэр чигээрээ хуулсан. Унгар бол зүгээр цаашаа гарангуудаа Австри гэдэг улсаас л Австри гэдэг үгийг сольж тавиад Унгар гэж бичээл тэгээд хуулаад байсан. 5 жил хуулийг хуулж батлаад байдаг. Гишүүд нь зүгээр одоо конофоч тард юм уу, гараач өргөд юм уу зүгээр. Гэхдээ энэ манаачин бол одоо энэ гишүүд энэ төр гэдэг чинь ухаантай гэж ихтэйхэн тэгээд хууль яриад бүх салбарыг мэддэг болоо тийм гишүүн гэж байхгүй шүү дээ. Тийм хүн гэж байхгүй шүү дээ ерөөс. Бүх салбар мэддэг гишүүн гэж ямар юм байд юм бэ? Тэгээд тэр хөөрхий тэр гишүүний тархиар хууль хийнэхээр чи ёстой өдөр тутмын 2 сонин уншдаг. Тийм ээ? Нөгөө нэг чөлөөт гэж нэрлэгддэг шар сонин нэг 3-ыг уншдаг л таваар шүү дээ. Ер нь бол. Тэрнээс өөр мэдээлэл нэг их байхгүй.
Гэтэл тэр бусад оронд тэр хууль баталж байгаа хүмүүс бол интернетэд шууд холбоотой. Гайл гэдэг ганц үг өчгөл цаана хэдэн мянга хэдэн саяараа тэр гайлын зохицуулт ямар байдгийг заасан тэр интернетийн хэдэн түмэн сайхан боломж байж байгаа юм чинь. Тэрнийг харж тэрнийг уралдууланхан ярьж хуулиа баталж байна. Нэг бол хийцэн газраас нь авч. Ер нь нэг ийм үг байдаг шүү дээ. Одоо тэмээний тодорхойлолт гэж. Тэмээний тодорхойлолтыг мэдхүү тэмээ гэж юу вэ гэсэн. Тэгээ хурлаар орсон морь гэж байгаа шүү дээ. Морь батлаад гаргаад ирэх гэсэн манай их хурл бол тэмээ батлаад явуулж. Нэг сайхан хурдан морь шиг одоо хууль гаргах гэсэн чинь тэгээд нэг тийм тэмээ энэ тэндээ ийм овонтой ийм хачин юм гаргаж ирээд явуулдаг. Гэхдээ ерөөсө хаа газрын парламентын гишүүд нэг тийм л улсууд. Нэг маниусаасаа шалгараад ах юм байхгүй. Нэгэнд хийцэн тэр зүгээр зарим нэг үндэсний онцлогоо оруулал та тийм ээ. Манайхан чинь тийм юм дуртай Монгол мэдээж нэр байна. Тэр одоо янз бүрийн бас гоё юм хууль муулаа одоо алхан хэмээгээр хүрээлдэг ч юм уу. Тиймэрхүү юмнуудыг бол хийж болно. Ерөнхий зарчмыг бол гажуудуулж болохгүй л байхгүй дээ. Адуу батал гэсэн тэмээ батлаад явуулаад байх юм бол яаж тэр адуу шиг хууль хэрэгжүүлмээр байсан манай ард түмэн. Тэгтэл тэмээ шиг хууль ороод ирэхээр ч ойлгогдохгүй шүү. Аль нь хууль юм? Тэрнээс болоод дарга нар өөрсдөө дураараа ингэж хууль гаргаж. Тэгэж гарсан. Өөр нэг зүйл бол хамгийн гол одоо эндээс гарах арга бол миний бодлоор бол төрийн албыг энэ эдийн засгийн бодлого зохицуулдаг, энэнийг зохицуулдаг албыг гаргах. Налаах дээр авч үзье. Аюулгүй байдлын асуудал ямар байдг вэ? Үе байж байгаа налаахын нүүрсний уурхаа нуурж одоо хүний амнаас эндлээл гэдэг. Сүүлийн жилүүдэд бараг 160 хүн энэ амнаас алдсан байна шүү. Чи юу гэсэн үг вэ? Дайн болов энэ юу болов? 160 хүн. Энэ 160 хүний амнасны төлөө хариуцлага хүлээж байгаа тэрний төлөө стандарт яриад баталгаа яриад явж байгаа тийм их хурлын гишүүн, тийм төрийн албан хаагч хэд байна? Мэдээж байгаа л байна. Гэхдээ тэнд очиж чи тэнд одоо нүүрс ухах гэж байгаа бол наад захын баталгаа чинь энэ байх ёстой. Чи өөрөө хангаж өгөхгүй бол төр нь хангаж өгдөг очиж. За энд нь ийм тулуурга байх ёстой шүү, ийм байх ёстой. Тэдэн метрээс цаашаа бол өшөө цаашаа тэр бэхлэгээнүүд чинь ийм байна шүү. За чи энэнийг биелүүлж ээж тэгээд одоо нүүрсээ ухаараа гэдэг. Хөөе таныг нүүрс битий ухах гэж байгаа юм биш ээ. Таны өөрийн чинь амь насны баталгааг л төр хангаж байгаа л байхгүй. Хаана вэ? Зөвхөн эндээс жишээлбэл гарах гэж байгаа одоо их хурлын гишүүний хэлж ярьдаг тэр улсын их хурл дээр нойр хоолгүй хөөцөлдөж яадаг зүйл жишээлбэл энэ байж болно шүү. Би хувьдаа тэгж бодож. Эндээс жишээлбэл одоо манайхны зам гэдэг ойлголт байдаг. Ерөөсөө Монголд одоо замын стандарт одоо Европын юм уу дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын замын стандарт одоо жишээлбэл маш чанга байдаг гэж ингэж бодох юм бол тэрэнд бид нар маргаашаас эхлээ шууд хүрнэ гэж байхгүй л. Тэрэнд хүрэхийн тулд Монгол 20 жил зарцуулж болно. Би түрүүн хэлсэн. Тэгээ өнөөдөр юу ч гэсэн замынхаа стандартыг энд тавь. Одоо энэ Налаах Улаанбаатарын хооронд явж байгаа зам дээр бас их аваар болдог. Ерөөсөө явж байгаа машин эвдэрлээ. Ялангуяа энэ чиргүүлтэй том машинууд эвдрээ шууд зогсдог. Зам дээрээ зогсож байгаа. Хөөе тэгж чи замд одоо оролцож тээвэр хийх гэж байгаа бол хамгийн түрүүн тэр шаардлагыг л биелүүлсэн байх ёстой. Наад зах нь замаасаа гараад зогс. Замаас гараад зогсох боломжгүй байгаа бол 200 м, 300 м гадаад орнууд бол цагдаа шууд дууддаг. Ерөөсөө тэр чинь холбоо энэ төр байдаг. Шууд цагдаа дуудаад тэгээд цагдаа ирээд бүр 500 м-ийн тэндээс бүр километрийн тэндээс ингээд замын тэмдгүүд тавьж эхэлдэг. Анхаар болгоомжол, урд чинь машин энэ. Бүр тэр бүх хэл жишээлбэл одоо 100 м-ийн цаана, 200 м-ийн цаана жишээлбэл ийм жижигхэн одоо ийм нөгөө замын одоо ийм гүн байна энэ төр гэдгийг анхааруулдаг. Манайх ингээд зогсдог араас нөгөө микроавтобустай орчдөг ш. Тэрний төлөө те би сая одоо Эрдэнэт ороод буцаж ирж байхад тэнд одоо 30 хэдэн аваар гарсан байсан. Тэр шар усны үеэр тэр нөгөө замын хальтрагаанаас болоод цаснаас болоод тэнд би нэг түргэн тусламжийн машин харсан. Амнаас алдсан гараа хугалсан. Тэр хүмүүс л хөөрхөн өөрсдийнхөө дээр зовлонгоор болж байна. Яаж байгаа юм бэ? Нэг цагдаа алга биш. Тэгсэн манай цагдаа энд баабар маабрыг байцаал одоо 17 сэтгүүлч 3 өдөр байцсан гэсэн. Тэгсэн тэд нар бол сэтгүүлч байцгааж л та манай төр одоо завгүй байсан юм энэ. Хөөе чиний ажил бол найзуудаа таны ажил бол энэ улс орнд болохгүй байх гэж хүмжилж байгаа хүн байцах биш байхгүй юу? Тэнд аваар гарлаа тэнд минутын дотор очиж тэр хүний амь насыг л аврах байхгүй. Өшөө зам дээр тавьдаг шаардлага бол тэр зам дээр аваар гарахааргүй тийм л нөхцөлийг бүрдүүл. Одоо манад байдаг зам одоо арай гайгүй стандартад таарсан ганц зам бол тэр наран туулын захын өмнөөр явдаг зам ба. 2 урсгалтай хажуу талдаа та нар ажигласан бол нэг юм цагаан зураас байгаа.
Нэггээр хэлбэл эвдэрсэн машин шууд тэр цагаан зурааснаас цааш ороод зогсоход яг нэг машин таарж байгаа байхгүй юу? Тэр арай гайгүй Японы стандартаар тавьсан гэж. Өөр тийм стандарт байхгүй. Хөөе зам тавих гэж байгаа бол одоо энэ мянганы зам энэ төр гэдэг байдаг. Хамгийн гол анхаарах юм бол юу байдаг вэ гэвэл тэр стандартыг л барих асуудал. Чи одоо 60 см элс одоо дорн дэвсэх ёстой. Тэрнийг одоо 700 удаа одоо нүдэх ёстой. Дээр нь одоо 30 одоо сантиметрийн өндөртөө тэр нэг хар хучмлаа тавих ёстой тийм үү? Тэгээ тэр замын өргөн гэдэг бол одоо жишээлбэл 8 м өргөн байх ёстой ч гэдэг юм уу. Тэрнийг л хэмжээ зогсож идэг төр бол. Тэрнийг л нөгөө компаниас асуудаг шүү. Тэр чинь нөгөө тендерт орж байгаа компани гол шаардлага тэр л байна. Өөр юу ч биш. Монголын одоо энэ стандартыг л хангах. Одоо та бүхэн тийм ээ энэ хүрлээл гэж би одоо сүүлд явж байгаад ирсэн энэ юу хүртэл бол арай гайгүй юм байлаа шүү дээ. Японууд тавьж байгаа юусан. Цаашаа манай ах нар тавьсан юм уу? Хэн тавьсан юм бэ? Замын тэр дээдлийн дээр хучилт нь улам нэмэгрээл тийм ээ. Та нар ажигласан уу? Зам нь ингээд арай жоохон хоёр талаас юм автсан юм шиг ингээд нарийсаад одоо өөрний хятад жишээлбэл хэлсэн гэж байгаа. Зам ягаад нарийсаад байна гэсэн. Энэ талаас нь танаа дарга авбаа, нөгөө талаас нь манаа дарга авбаа гэж. Өш найзуудаа тэгэд дарга нар нь авбаа болоо зогсоод байж болохгүй. Төр юу хийдэг вэ? Тийм авбаа хийдэг биш. Төр болвол стандарт барьдаг. За юу. Өнөөдрийн тавьж байгаа баг нуурын зам ийм стандарттай байна. 20 жилийн дараа бид нар ийм стандарттай болно гэж ярьдаг. Ингэж улс орны хөгжил чангарч идэг. Америк орн ягаад дампуураагүй юм бэ гэсэн асуулт байдаг. Япон ягаад дампуурахгүй байна? Дампууруулмаар байна уу та бүхэн? Нэрээ Япон ямар хурдтай хөгжиж байна? За би эхлээд ярьчих төгөө. Дараа нь та асуух асуулт байлаа. Тэгэхээр Америк ягаад дампуураагүй юм бэ гэсэн асуулт байдаг. Америкийн дампуураагүй хамгийн гол шалтгаан бол тэр цагаан ордондоо биш. Тэр ардчилдаа биш. Тэр зах зээлдээч биш. Тэр улс төрийн намдаа биш. Тэр мөнгөндөө биш. Америкийн дампуураагүйгийн хамгийн гол шалтгаан хөгжиж байгаагийн хамгийн гол шалтгаан бол тэр тавьж байгаа стандарт л өөрөө чангараад байгаа. Хизээш тэр стандартаас доошоо унахгүй шүү. Тэрнийг очоод шалгаал чангаруулад идэв. Одоо нодон жил Колумбус гэж агаарын сансрын хөлөг онгоц унсан. Тэрний өмнө 20 жилийн өмнө Регниг ерөнхийлөгч байхад Челленжер гэдэг хөлөг онгоц босох гэж унсан. 20 жилийн хугацаанд Америкийн нэгд сансрын хөлөг босохдоо унаагүй. Тэр юу? Тэр Челленжер босохдоо одоо дэлбэрсэн учраас тэнд гарч болох тэр л бүх техникийн алдаа дутагдлуудыг арилгаж чадсан даа. Дараа нь харин онгоц бууж ирэхдээ унсан. Одоо тэр бууж ирэхдээ гарч болох тэр алдаа дутагдлууд дээр ажиллаж байна. Гэхдээ ингэж л одоо тэр стандарт чангараад байх тусам улсын хөгжил чангараад байна. Уудаг ус нь чанарж байна. Явдаг зам нь чанарж байна. Өмсдөг джинс чинь чанарж байна. Иддэг хоол чинь чанарж байна. Одоо чанараараа бүгдээр уралддаг. Чанар баталгаа гэдэг бол хамгийн гол нь таны өмнө баталгаа хангах ёстой. Би нэг сонсч ирсэн нэг хөдөө нэг айл нүүж явж байгаад авгаан жишээлбэл нөхөр нь за энд бууна гэдэгсэн. Үгүй чи жоохон замаас холбоочих юм биш үү гэсэн чинь нөгөөтх зөрөөд шууд манай хүн бол зам дээр авчиг ирээ барьж чинь гэж. Манайх бол юун баталгаа зам дээр гэрээ барьж. Юун зам дээр гэрээ барь. Чи тэр замын тоосноос 70 метрийн цаан ч гэдэг юм уу тэн дээр чанар яриад өнөөдөр тэн дээр баталгаа яриад зогсож байгаа хэвээр. Ингэх юм бол та төрөө үнсмээр санагдана. Юун загнамаар биш үнсмээр санагдана. Тийм төртэй болох юм.